Сайн байцгаана уу? За удаа болцсонгүй sorry. Зарим нэгэн хөрхөн коммент орж ирээдсэн. Энэ хүн юу аймд уу? 6 сар бичлэг хийсэнгөө амар хөргөн. Би юусоо тийм амар удаа бичлэг хийсэн хийгээгүйгээ анзаарсангүй sorry. Өөр ингээл ясаа бичлэг хийгээл суухаар memory дурчдаг. Тэгэл memory дурчснаа бахан зургуудаа бичлгүүдээ хайж явж яснаа тэгэл завгарчдаг. Тэгж мэдээдсэн өнөөдрөөс та бүр зорж аваад гаднаас memory card шинэ memory card худалдаж аваад бүр зорж аваад хэлээ ойр бүрстэй бичлэг юмсан яана гэл яагаад л исэн санаа зовоол ойр бичлэг оруулсангүй өстө 6 сар болсон багтаа гэж бодоод тэгээ бүр хиймээр яадсан. Тэгээд ойрт ч өрн тэгэл амттаа төрүүллээ. Манай хоёр хоёлаа төрсөн. Тэгээд 5 зулцтай болсон. Нэг нь 2 зулцтай, нэг нь 3 зулцтай болсон. Тэгээ нэг зулцгуудаа явуулаад зулцгууд арчлаад муураа төрүүлээл гэл нэг тиймэрхүү нэртэй хүүхдүүд минь том болсон. Том хүүхдүүд болоод одоо хүмүүс нь бол 14-тэй. Одоо тэгтээ 2 сарын дараа 15 хүрэх гэж байгаа. Найз охинтой олцсон. Одоо хүүхдүүд ийм эрт найз охинтой болд юм уу? Гайхаал хөө. Энийг мэдсэн бол эртхэн хэлж ярихгүй найз охинтой олно гэдэг чинь өөрөн мөнгө төгрөг их хэрэгтэй олно шүү. Өөрөө гоё ажил төрөлтэй олчоод найз охинтой олоорой гэж захиусахгүй гэсэн чинь айл хэдүү болцсон. Тэгэл одоо найз охинтойгоо тэрмийг ингэмээрэн тэгмээрэн гэж тэгэхээр нь тэгэл окей гэж одоо 12 сар турш өдөр ингээл бах юм захиалуулж аваад бэлтцсэн байгаа. Гэх мэтлэн тэгэл кино үзье тэгээ ингээ гэл тэгсэн хүн байна. Охин бол тэгээ хөрхөн одоо төгсөх анги одоо эдний сургуульч ингээд 1-6 жилийн бага ангийн сургууль гэдэг. Тэгээд тэнд дандаа ингээд 2-оос 12 нас 11 насны хүүхдүүд сурдаг тийм сургууль. Тэгээд одоо цэцэрлэгэн цог гэх юм а да тийм сургууль байдаг. Тэгээд 6-аас 12 нь middle bar гэх том сургууль гэдэг. Одоо хүү болохоор тэрний 3 дугаар анги, охин болохоор баг сургуулийн 6 дугаар анги гэдэг хоёр өндөр том охид хөвгүүд олж байна. Одоо надаас өндөр хүү бол угаасаа надаас өндөр болцсон аль хэдүү. Охин бас одоо ингээд надаас өндөр болж байна. Угаасаа ээж нь гэж жижиг амтан угаасаа тэгэл жижиг адаг. Тэгээд манай хүүхдүүдийн эндхийн нэг сургуулиудын гоё юм ингээд жил алхам баха баг хүүхдүүдийг ирж ингээд нүд 1-2 жилтэй нэг юм уу нүдмүүдийн шалгаад нүдийн шүдийн тэгээ хилийн өндрийн тэгээ хэр өндөр болохоор өсөлт хөгжил нь ямар хөө явагдаж байна гэж тэрийн шалгаад тэгээд аюу хөрхэн асуудалтай олж аврын ярьж мараад иймэрхүү шүү. Жишээ нь одоо манай хоёр хүүхдийг хоёлаа хараан дээр нь анхаараарай. Харааг нь нүдийн үзүүлээрэй гэдэг. Одоо нэг хүүхдүүд ингээд тутас таблет аюу хүчрээд нүдүүд нь ер нь юу байгаа өөрчлөлттэй болж байгаа юм байна. Тэр нүдний эмнэлэг дээр цагууд авсан байгаа. Тэр мэтлээ айгүй хөрхэн жил болгон тэгдэг. Тэгээд хэр өндөр болохоор өсөлт хөгжил нь хэр явагдаж байна гэдэг. Тэгээ өндөр гайг болцохоор л хөгтөн ямар ч нар чинь нэг жижиг юм болохооргүй л юм шиг байна шиггүй. Тийм гоё. Одоо ч гэсэн Монгол ч гэсэн гоё хөгтөд гоё өндөр олдог болчихжээ тий. Тийм нэг тиймэрхүү санаачинтай тэгээд шинэ гэр бүлийн гишүүнтэй болсон. Хөрхэн нохотой болсон. Тэгээд том нохотой олно гэж боддог байсан Монгол банктай. Манай ах чинь Монгол банкар үржүүлдэг ахгүй амар гоё цэвэр Монгол банкар дээрээс нь нөгөө пассворт юу гэж бичиг баримттай удам угсаа гарал марл нь яг оригинал тиймэр нь гоё үржүүлдэг Монгол банкараа дэлхийд ингээд яг гоё мөртгүүлж байгаа нэг тиймэрхүү гоё ятдаг байхгүй тий ахаас гоё Монгол банкар авч тийжэнэ гэж боддог гэсэн. Тэгээд авч чадахгүй байгаа гэсэн гэрээ томруулахаар нөгөө сайхан том нохооч нь манай энэ байранд чинь багтан дээрээс нь халууцсан малууцсан тэгээд гоё том юутай машинтай болохоор авъя гэж бодоол хойшлолцсон байсан. Тэгсэн чинь харин нэг хөөрхөн жижиг нохоотой болох боломж олдоод манай охины энэ жилийн төрсөн өдрийн 2 жилийн өмнөхийн төрсөн өдөр хоёр морн нээсэн.
Тэгээ энэ жилийн турсан өдрөөр ийм хөрхөн хотоос одоо унтж байгаа болохоор би үзүүлж чадахгүй дараа хөрхөн сүүлийн гоё энэ зургийг оруулчих. За тэгээ амар хөрхөн померан гэдэг юм хэсэгсэн цагаан хотой болсон. Тэгээд ерөн бол муур айгүй амар бие даасан цэвэрхэн амт юм байна. Нохооч өөрөөсөө бүр ёо амар их арчилгаа. Тэгээд айгүй анхаарал шаарддаг юм байна. Морч бол амар их цантай шүү дээ. Тэгэл дуртай үедээ ирүүлж эрхэлж л тэгэл яваад өгнө. Нохооч байнга эрхэлгээл, байнга зүг байх гал, байнга хөөрх ингээл анхаарал татах гал айгүй хөөрхөн юу юм бэ. Тэгээ өрн бол жоохон гизүүл юм байна. Ямар сайндаа манайхт ч одоо сарч хүрээгүй ирсэн. Яг л ээж нь нөгөө нэг сүү бахтай хөлөхгүй байна. Эдрэж ус уудаг юм иддэг болцсон ах уу гэхээр авч болно гэх нь за өөртөө аваад 3 сар хүртэл сүү уулгая гэд. Тэгээ нэг ялах хөхтэй болсон юм шиг нэг сар гарan шүн босож юуг нь хөөлдөг, өвжийг хөөлдөг. Тэгэл чинь тэгээ шүн сэчээ гэл дуурал нэг жоохон хөвчөд дуурал айгүй хөрхөө бид нар нэгчлэг авал яана аруулна байгаа нэгчлэг гих мэтчлээ айгүй тийм анхаарал халамж шаардсан. Тэгээ ихний нойр муу зүүн шин бибитэй олсон юм шиг л айгүй хідэн 7 хоног шин нойр муутай хонж мөнөд шин өгчлээд тэгээ 3 сар хүртэл нэг хөрхөн аюугийн сүүгээр хооллоод одоо нэг хөрхөн овоо болж байгаа. Тэгээд овоо олсон. Хамгийн гол нь баач хийх нь бас гадаа сурааг байгаа. Гэрт баач хийждэг. Тэгээ энэ жижиг нохоо яах вэ? Гэрт баач хийсэн асуудалгүй нөгөө нэг памперс дээр баага шийддэг нөө дэвсдэг памперс гэдэг штэ. Тэдэр дээрээ ингээ шээж баадаг. Заримдаа ингээл эхний 2 сар гарan бол хаасайгүй шээж баагаад манай гэрэг жорлонгээ ботцсон. Хаасайгүй шээж баадагсан. Одоо нэг жоохон сураад памперс дээрээ шээгээ яг баахтаа бол яг нэг газраа баатг болчиход байгаа. Яг памперс дээр биш. Тэгээд хөрхөн үеийн чинь шээчээл надад загнуулаад ээж нь шүн нойр мойр нь бол бүтэн болсон. Тэгээд нэг тиймэрхүү бөө амтны хүрээлэн шиг л сая чи нэг шүү бүрт нөгөө 5 зулцаг энэ минь бэби зулцаг тэгээд бөө зулцагтай бөө амтдтай гэр өөрөөстэй амтны хүрээлэн шиг юм болсон. Хаасаагүй амтдаггүй л тэл. Тэгээ одоо тэгээд 2 муур дахиад ганц зулцаг маань үлцээд энэ хагас өдөр эзэн нь авах. Эзэн нөгөө нэг амралтаараа очиж ирээд зулцгаа авъя гэхүү гэтгсэн. Тэгээд одоо нэг энэ зулцгаа явуулчаад нэг амбулээрээ үлдэж нэг гэр орон одоо нэг 3 муурны баашээс юу гэдэг чинь бас л чанга байгаа юм чинь. Тэгээд хоолонд нь ч гэсэн нөгөө жижиг мууран ээж 2 ээжигээ 2 ээжиг ээлжилж идэл энэ бүрстэй жаргаж байгаа маа. Тэгээд мачинэшэр чанэшэр башэдэр. Энэ шахан тэмбайна. Сисис хэрэгтэй нэг алган чиний хиймэрсэн чи одоо ингээд 3 сар гарan том болц. Мочи гэдэг нөгөө нэг мочигээд иддэг хөрхөн Япон болоо солонгос нэг цагаан байдаг шүү дээ дотроо үедээ. Яаж юм бэ? Тэгээд цагаан нохооны нэг жоохон хэцүү юм нь нулимсны энэ өнгөн нь яста балаа юм байна. Энэ юм одоо нөгөө нэг янз янзын юм 3-4 юм захиалж авч хэрэгжилж байгаа. Нэмэр алгуу тэгсэн чинь Монголын нэг Amazon гэлөө нэг тийм амтны дэлгүүр байлаа. Тэгсэн тэрэн дээр болохоор юу гэж илээ. Амд нь өгдөг тийм тусаагаар байт юм. Тэгээд амд нь өгдөг тусаагаар байт юм байна. Тэгээд тэрийг өгөхөөр ийм өнгийн нулимс гарахаа альчдаг. Энэ жоохон юмрхүү бор өнгийн нулимс гардаг. Тэгээд тэр нь ингээ байнга гараад тахаараа энэ муухай өнгөтэй болчтой. Тэгээд энэ ингээ харилжихгүй. Тэр янз янзын салфетууд авсан 2-3 салфетэг энийг найрлагдаг гэд гэсэн мөртлөө арилжихгүй л нэг юм өөл их царайлаг нохоо юм байгаа. Тэгсэн чи одоо энэ нулимсны юунаас олоо нэг чарамуутай хамтан болсон. Тэгээ нэг одоо манай юм чинь юу лээ? Бараг 4 сар хүрэх гэж байна уу? За тэгээ нэг ийм хөрхөн гişүнтэй болсон. Одоо энэ
Ишээ гарна гэж гоцоод байгаа хта. Яаш. Жижиг хамрын мас үргэлжийн бас гаргаад байх шаардлагагүй памперс дээрээ шээж баачихаа одоохондоо бас гадаа нөгөө гарч баач хийж сураагүй гадуур явж байгаа л тэгснээ орж ирээ шууд гэртээ баачээ гэд. Тэгээ одоо жоон томорхоор гадаана баач хийж сурганда одоо тэгээ нөгөө хүүтэн болцсон болохоор бас амтныг энэ жоохон юм уу дааруулчих болов гэл тэгэл террасан дээрээ маачаас хөөрхөн хацтай нэг террас тий тэрэн дээрээ хөөрхөн гаргаж бас агаар салхи амсгалуулчаал хоёр муртаага тэгээ жижиг зулцаа юутай хоёлаастай хөөрхөн тоглож өгч байгаа. Зааж гаргаад Alla emoto bambush. Bina. Nene da. Atak. Macam ano? Suho ko ba? Suho ay kitilchan. Aha. за мужига гаргачлаа. Тэгэхгүй болоод ингээл энэ бүр 40 гинжгүй гэлээ. Одоо нөгөө гэрт би ч нөгөө гэртээ их ажиллаа их аюугаа хийдэг бол сормосны ажиллаа илүү төлхөө хийдэг болчиход байгаа. Тэгээ гэртээ ингээ ажил хийхэд бас мууч их төөх олоод идэг болцсон. Тэгээ орж ирсэн үйлчлүүлэгч болгон бол амар хөөрхөн ингээл дуртай л да. Гэхдээ яг ингээл яхаар нөгөө нэг хүний гутал хазаал тэгээл энэ нөгөө чинь 40 нээл анхаарлаа явахаар одоо илүүл гээл тэрүүлэх гээл гэх мэтлэн намайг бас ажил хийх энгийн ажил хийхэд бас хэцүү л болгоц. Тэгээ гадаа ингээд гаргаад хаалгыг наачаар хаалгын минь байж авах хуцаал асал төвхтэй л байгаа. Ер нь нохоо бас төвхтэй л амтан байлаа бодож ээж авахгүй бол би ч нэг урд нь нөгөө нэг за нөгөө муургүй айл шууд хаа болсон. За гэл гайгүй эвлэрч байх. Нэг сайхан 250 амар амттай байснаа. Одоо нэг юм яжаа заяа эмхтэй гэж одоод 2 сар эмхтэйг яваад за эмхтэй нөхөө авсан. Маадгүй 2 жилийн дараа төрүүлж маадгүй заадахгүй калавер тэгж өгөөдсөн чи юу вэ? Эрэхтэй нөхөө эрэхтэйг уусаал нэг 4 хөөрхөн зулцгаасан. Тэг би манайхаас харж өгсөн байхгүй юу? Тэгээд 7 нохоо хараад 100 амралтаарч 100 амралт гэж хэлээ. 100 хичээл орсны дараа илүү 100 лөө. Ярцсан 7 хараад 3 том. Тэгээд аав ээж нь тэгээд нэг одоо дүү тэгээд 4 беби зулцгаа одоо манай мочийн беби нэчтэй адилхан 4 беби зулц гарсан. Тэгэл 10 хоног гарсан ёо 3 нохоо ингээл гаргаж марах хасалж байгаа юм лээ. Тэгтээ яг нэг санийх шиг юм хөрхөн жижиг нохоноод хүрэн болгон хайрын нүрэлэн болгон хараал хөөртөл тэгээд жижиг нохоноод болохоор бас гайгүйсэн. Заримдаа залхуурхээрээ тэр бас луга гаргаж болгож хэлчихэл явсан анастаа сайхан цэвэрлж авсан. Гэх мэтчлэн загвал сая юу ярих тийм тэгээд манай хоёр морч болохоор ойлоо эмхтэй тэгээд айгүй юм амар юм нэг тийм сахилахгүй биш нэг их тийм анхаар шаардаад байдгүй айгүй амар ээж одоо нохотой болсон чинь ер нь чанга юм байна гэл ер нь л жоохон нэртэй л одоо илүү их ачаалттай л тэгээд энд чинь бас жижиг шажиг авах юм уу хувц хонор гэл тэгээд бас юу юм тэр ингээл мажид заажал айгүй анхаар шаардах нэг хүйцэн байнга л ингээл хажууд дээрээ мажил малтаал хазад тоглохгүй цуг тоглохгүй л гэдэг юм лээ. Тий ер нь амттай болж үзээгүй хүмүүс яг хөө тэгтээ манай монголчууд хингэн гоё хотвортой тий. Явандаа бас одоо тасчих одоо манай чи ирэл тэгэл 3 сар гараа л одоо 4 сар болох гэж байгаа юм чи. Тий тэгэхээр бас аргагүй бах төө. Тэгэл хаяа шээс энтэн чихэр хай галерлал бич. Чи гэл явал үе өснө ундаг болж юм тэгэл том л болж байгаа юм. Томорчлаа юм да. Миний дуус болчих.
За нэг тиймэрхүү синаачнууд бол тиймэрхүү лайн дөө. Тэгээд өөрч удаад ганц биевэр байгаа асуух гэж байгаа сонирхож байгаа хүмүүс зөндөө байгаа хөө. Навч удаа ингээл дайралтаа ууцсан хүмүүс тэгээл ингээл юу ахаар заас найз охинтой. Найз залуутай олцсон уу нөхөр өдөртөө олж ийн үү гэлдэг байхгүй болоо би хивэрэгөө газар аваа хантанд болцож ийн болцоогүй. Яа тэгээд тэгээд уран бол би нэг юм сонсноос хойш аюу тийм юу болчиход байгаа. Тэгдэг гинэ нөгөө нэг одоо ингээл янз янзын хүмүүстэй ингээд харьцан орохоор одоо муу сайн янз янзын энергитэй хүмүүстэй ингээд харьцаанд орохоор муу энергитэй хүмүүстэй ингээд хахаар эго энерги солилцдог гинэ. Нэг харьцаанд орсон үнтэйгээ. Тэгээ хэрвээ анцгүй энергитэй үнтэй ингээд орчих юм бол тэр одоо муу энерги нь биенээс нь гарахгүй бараг 7 жил болдог гинэ. Тэгэхээр зүгээр амар ойстэй янз янзын тэнхмэтгөө одоо тэгэл муухай энергитэй муу хүмүүстэй одоо ингээл янз янзын хүмүүстэй уулзаж учирдаг харьцаанд ордог хүмүүс тэгэхээр бодохоор бүрсдэг янз янзын энерги холилдсон амар юм явждаг бахтай гэж бодсон. Тэгээд ер нь тэрийг мэддэг болсноос хойш заастай янз янзын хүмүүстэй уулзаж учирч хамаагүй болохгүй юм байна. Яг уулзаж ер нь л ингээл амар дург болсон. Шиг зүгээр нэмсэн суух хүнтэй нэмсэн амьдрах хүнтэйгээ уулзъя явчих болцъя гэд боддог болсон. Тэгээд тэрнээс хойш өөрөөсөө болцсон ч яваагүй одоо юу вэ хэр удаж байгаа юм мэдгүй амар удаж чинь. Тэгээд за тэгээ яг нэг гоё таалагдсан нэг төсөөлцсөн байгаа нэг гоё юм байгаа байхгүй юу. Яг нэг тийм төсөөлцсөн байгаа ингээл харахад л яг ингээл гоё нүдэн гэрэлцсэн нэмсгэлсэн тийм гоё хүнтэй учранда. Тэгэл тэрнтэйгээ уулзахаараа л юмсан гоё суух хүнтэйгээ л нарцсан ороод гоё найзлын өрхий болцъё гэж боддог болсон болохоор тийм болцонтой явах альцан зэнзэн хүмүүстэй харилцаа болцсон янз янзын хүмүүс биччихэл хэдэг. Хүн тоохгүй дээ хүн юу ахгүй байгаа дээ газар яваад байгаа биш шүү. Ерөн бол нэг тийм юутай тэрийг мэддэг болсон хайсан босноос хойш за ястай хэрэгтэй хүмүүстэй уулзаж чичирч муухай янз янзын энерги солилцох дэмий юм биш үү гэж боддог болсон. Тэгэхээр эмэгтэйчүүд минь бас тэрийг мэдэж аваад хамаа хүмүүстэй харьцаанд орж болохгүй юм биш үү гэд гоё мэдээд авчвал бас зүгээр ах сүүлийн үед айгүйх юм нөгөө энерги айгүйх сонирхдаг болсон. Тэгээ энергийн хүч энергийн юм уу гэдгийг айгүй гоё сонирхдаг яадаг болсон болохоор юм бол заа тийм гоё энерги гоё өндөр айлгын юм алгыг гээл тэгээд сүүлийн үед бас тийм их юутайгаа гоё юм сонсож мэдээл гоё юм судлаал тиймэрхүү байна. Тэгээд хөөсөн найч нэг жижиг юм бас хөрхөн оюутныхаа өнгөний юу төгссөн өнгөний сургалт одоо эдний нэг курсын балан юм хэцүү юм за төлбөрөөр төлөөл 500 €-ны төлбөр төлөө сууж байгаа. За тэгээд ямар ч гэсэн ингээл бас гоё юм ингээл бүх юм нэг амар сайн ойлгохгүй ч гэсэн нэг юм тарах материал гэж болохоор тэр тарах юмнаас ингээд гоё транслетэд ойлгох юмнууд ингээд алгад яваа явчихна. Хамгийн гол чанга юм. Одоо ингээд төгссөн байна яг гоё ажиллаа хий ингээд юугаар эхлүүлье гэхээр нөгөө нэг авах материал нь тустай асуунтэй. Тэнгүүтээ тэр нь бараг 1600 €. Тэсн чинь Монголоос тэгээд за тэгэнгүүтээ Монголынхыг бодвол тэр нөгөө энэ 50 гоё юм гэж алчуурууд нь айгуу тийм чанар муутай юм нэг сонин материалтай юм лээ. Айгуу онцгой материалтай юм лээ. Тэгээ би Монголоос 2-3 үнээс сурвалж үзсэн. Нэг нь болохоор нөгөө Японд ясан хин гэдэг лээ нэг Америкийн модулөө Тетрамайка гэж асуухнаас тэр бол бүр хариу өгөөг байх. Бас нэг өөр бүхнээс асуусан. Ерөнхийдөө энтхийн ханштай дүцгээр л юм билээ. Тэнгүүтээ би одоо Монголын юмыг авчингуудаа энтхийн одоо нэг жижиг картууд байдаг шүү дээ. Бас нэг үйлчлүүлэгчтэй өгдөг карт байдаг. Монголд идэм болоогүй юм бол мэдгүй тийм нэг карт байдаг. Надад тохирох бүх өнгийн нөгөө ингэ зураг мөрөгтэй ямар юу хувцсан ямар өнгийн хувцас тохирох юм ингээ тэр карт нь бас
эднийхээ өгөхөөр бас нөгөө хувцсны юу одоо өнгөний юу бас өөр болчих юм болов уу гэж бодоо. За өөр нь л эднийхээ юмыг аваад эднийхээ карт мартыг эднийхээ юмыг ашиглах юм чинь тэгээ ихэвчлэн одоо Европ хүүхнүүд бас яванда би чинь одоо яг ихэндээ бол монголчуудаа эхэлж байгаа ч гэсэн яванда дандаа Европ хүмүүсээр ажиллах юм чинь тэгээ Европын стандартын тэгээ бидний үзэж байгаа хичээлүүд ч гэсэн яг юм Европ хүмүүстэй илүү нөгөө Европ хүмүүсийг илүү заасан одоо нүдний өнгөд гэхэд бидний чинь би мэл нэг жоохон юм цавир манай монголчуудын нүд чинь дандаа юм бараан хар гоё нүдтэй штэ. Монголд бол миний нүдийг бид нар чинь жоохон бахта ямар нүдтэй мүдтэй гэлдэгд байсан шүү дээ. Минийх ч өрөн бол хонин бор нүд гэтгэлээ. Тэгээд би нүдний хонгод амар дурггүй байхгүй. Тэгээд амар дурггүй ч ах тий одоо бол нөгөө өөрийгөө хайрлаад өөрийнхөө бүх юмыг гоё ингээд гоё цаахан байна гэд талархаад өөрийнхөө бүх юмыг гоё дээр үед бол жоохон бахта юу бахта бол нүдний өмнө тийм ингээд тэгдсэн. Тэгээд тийм болохоор ч тэр хүүхдээ хоёр хүүхдээ аавынхаа нүдний өнгөө дөрөвсэй аавынхаа нүдний өнгөтэй адилхан байгаасай гэсэн амар гоё хоёр манай хоёр хүүхд хоёлаа аавынхаа нүдний өнгөг уулан дөрөөсэй гэсэн чинь таны нүдний өнгөийг одоо тэгдэж талаа та гоё өнгөтэй нүдтэй миний нүд болохоор Европ хүмүүст болохоор амар гоё өнгөтэй нүд. Тэгээ зарим монгол хүмүүс ч гэсэн гоё өнгөтэй л ингэ тэгдэг. Тэгэл зарим Европ охтууд манай ноёны охтууд та линз хийх юм уу гэдэггүй шүү дээ гэсэн чинь таны нүдний өнгө ямар гоё юм бэ гэлтэж байдаг. Тийм. Одоо бол нүднийхээ гоё өнгөтэй гэдэг амар олон хүмүүсээс сонсож байгаа болохоор гоё болдог л цаа. Тэгээд ч болон уусаа одоо өөрөө байгаагаараа хайрлаад өөрийнхөө байгаа юмыг талархаад сохолтолон төрүүлжээгүй л болоолоос тий. Тэгдэг болцоо болохоор уусаа хавалцуу. Тийм юу ярих гэж ярьчлаа. Тэгээ Европ хүмүүсийн нүд ч юм нэг цавир мавир байдаг усны юу гэдэг тэр өнгө тодорхойлох хичээл ерөнхийдөө нөгөөний Европ стандартны Европ хүмүүстэй тохирсон тийм болохоор тийм Монголын нэмээ санагдаад одоо болцоо одоо тийм эднийхээ юмыг л аваад ажиллаа эхэлмээр байна. Тийм бол яванда би өрн ингээд яг л илүү юм гэртээ ажилтаа одоо ингээд урд нь би чинь нөгөө цэвэрлэгээний ажил одоо ч гэсэн хагасайн ер нь нөгөө ажлын 1-2 өдөр ателье ажиллаа хийдэг болсон. Урд нь айлын ажил, ателье ажил гээд ихэвчлэн тиймэрхүү ажил хийдэг байсан. Одоо болохоор ихэвчлэн тэгээ өдөр нь орой сургуулийн ажил хийдэг гэсэн байхгүй. За одоо болохоор ихэвчлэн сургуулийн ажлыг илүү